Тэгвэл хамгийн ойрхон жишээ бол юу гэхээр хүмүүс нөө бизнес хийхдээ мөнгө олохын тулд бизнес хийдэг. Гэтэл тэр нь юу вэ гэхээр яг мөн чанар нь бол мөнгө олохын тулд бизнес хийх юм бол тэр чинь хол явахгүй байхгүй. Гэтэл тухайн хүний асуудлыг шийддэг, нийгэм тулгаад байгаа асуудлын шийдэл болгодог, бүтээгдэхүүн үйлчлэгээ болгож өгөх юм бол тэр чинь урт хугацаанд тогтно шүү дээ. Тэгээ араас нь мөнгө ирдэг. Гэтэл мөнгөний төлөө явж байгаа бол зөвхөн богино хугацаанд их мөнгө олохын төлөө явна гэдэг чинь үр дүн үсээд идэв. Гэтэл одоо нөгөө ертөнцийн зүй тогтол бол арга бэлэг шүү дээ. Тэгэхээр одоо үр дүн бол илүү арга тал руугаа байдаг. Үйл явц бол бэлэг талынхаа байхгүй. Гэтэл өдөр тутмын хичээл зүтгэл биш дээ. Одоо өдөр тутмын хичээл зүтгэл чинь нийлбэр нь үр дүн авчирдаг. Гэтэл одоо барууныхан юу гэж ярьдаг вэ гэхээр чиний яаж хичээх нь чухал биш, үр дүн чухал гэж ярьдаг шүү дээ. Тэгээ намайг ч гэсэн Америкт ажиллаж байхад манай босс тэгдэгсэн байхгүй. Одоо ажилтнуудаа гэтэл энэ бол өрнийн сэтгэлгээ. Дорны сэтгэлгээ бидний хувьд бол өдөр тутмын хийж байгаа ажлаа сайн хийгээл хичээгээ яваад байвал эзэн нэг цагт тэр зорьсон зорилготой хүрэн. Тийм учраас та өдөр болгон амжилттай байж чадна гэж үздэг. Тэгэхээр өдөр тутмын үйл явц оролдлогоо бас яг тэрийг харгалзан үздэг, тэрнээсээ таашаал авдаг, тэрнээсээ би амжилттай явж шүү гэдгийг мэдэрдэг. Тэр өдөр тутмын тэр момент л шүү. Хүрээгүй ч гэсэн тийм. Хүрээгүй ч гэсэн хүрхэн тодорхой, хүрх гэж яарах биш. Яарна гэдэг чинь дандаа одоо байгаа моментод татгалзаж гэсэн үг байхгүй. Тэ би тэр бунтан болохоор би тэгэхээр сайхан амарна гэдэг дандаа хойштон тавиад байдаг. Гэтэл яг дорны ухаанд бол юу гэхээр та өдөр тутамдаа хийх стамаа хийгээвж ивэл тэр өдөртөө та амжилтанд хүрсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ ухааныг ийм арга бэлгийн суурь ертөнцийн зүй тогтлыг хүн ойлгоод ирэхээр мөнгөний төлөө ажиллах ёсгүй юм байна. Би те бусдад ямар одоо те асуудлыг шийдэж өгөх үү? Би юу өгч чадах вэ? Хэр их өгөн тэр хэмжээр авдаг гэдэг өгөх авахын хуулийг аюулсан ойлгочих юм бол бизнес өөрөө цэцгэлээ явчихсан юм байна. За